Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. Намайг Сод Гэрэл гэдэг. Өнөөдрөөс эхлүүлээ та бүхэндээ бүжгийн спортын тухай сонирхолтой мэдээллүүдийг энэхүү YouTube channel-аараа дамжуулан хүргэж авах болно. За тэгээ надтай хамт байгаарай. Намайг дэмжээрэй. Лайк, subscribe дараарай. Бүжгийн спорт гэдэг маань өөрөө дотроо бас хоёр ангиллагддаг байгаа. Нэг нь болохоор латины бүжиг. Хоёрт нь болохоор стандартын бүжиг. You never thought you'd be much good for anyone, but that's so far from the truth. За тэгэхээр латины бүжиг нь болохоор дотроо бас 5 ангиллагдана. За латин болохоор самба, ча-ча-ча, румба, пасадобл, жав гэсэн 5 төрөлтэй бол стандартын төрөл нь болохоор удаан вальс, вэни вальс, урдан фокстрот, за удаан фокстрот, танго гэсэн ийм 5 төрөлтэй байдаг. За нийтдээ ер нь бол бүжгийн спорт маань 10 төрлийн бүжигтэй гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бүжиг яагаад одоо спортын төрөл зүйл болчихсон юм бэ гэдэг бол маш том асуулт баг гэж бодож байна. Яг 1997 оны 9 сард анх за олон улсын бүжгийн спортын холбоо гэж байдаг. За энэ холбоо маань бас асар их хичээл зүтгэлийн үндсэн дээрээс олон улсын олимпийн хорооноос за бүжиг бол спорт юм а гэдэг ийм нэр томьёог бас авч хүлээн зөвшөөрөгдөж чадсан байдаг. Спорт байдаг бүхэл зүйлсүүд ер нь бол манай бүжгийн спортод бол байдаг. Тэгээд өнөөдрийн миний влогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Таалагдсан бол subscribe, like дараарай.